байцааны өрхөм хүндэт үзэгчтэй өнөөдрийн хинтийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Монголын залуучуудын хөтөлбөрийн 90 жилийн ойд зориулсан оргилд тэмүүлсэн он жилүүд чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Монгол улсад залуучуудын хөтөлбөрийн үүсэн байгуулагдсны 100 жил, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 90 жил, Монголын залуучуудын холбооны 20 жилийн он оргилд тэмүүлсэн он жилүүд баярын чуулга уулзалт өнгөрөгч 29-30-ны өдрүүдэд Өндөрхан хотод өрнөлөө. Чуулга уулзалтанд эвлэлийн үе үеийн ажилтан болон сумдын залуучуудын төлөөлөл орон нутгийн маань үнцэг булан бүрээс хүрэлцэн ирж оролцсон юм а. 120-д эвлэлийн амхад ажилтан 300-аад залуучуудын төлөөлөл оролцсон тус чуулганы нээлт 29-ны өглөө 10 цагт хан хинтий чуулгын байранд ёслол төгөлдөр эхэлж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Лавгсран, аймгийн засаг дарга Эрдэнэбаатар, улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ, Гамбямб, Хинтий аймаг дахь Монголын залуучдын холбооны дарга Баяртод болон Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Даш Жүгдэр, Авир, Гүрдорж, Сүрэн, Нямосор нарын хүндтэй зочид төлөөлөгчд оролцлоо. Баярын хурлаар эхэлсэн чуулганы үйл ажиллагааг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Лавгсран нээж, урагдан ирсэн хүндэт зочид төлөөлөгчд сэтгэлийн үгээ хэлэн баяр хүргэж, халуун сэтгэлийн алга ташаалт танхим дүүрэн нэжигнэж, хүмбэр өндөр сэтгэгдэлтэйгээр баяраа эхлүүлсэн юм а. Тус арга хэмжээний үеэр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн түүхийн хуудсыг бичлэлсэн ахмад ажилтнуудаа болон ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан манлайлж яваа залуустаа шагнал гардуулсан юм а. Ардын хувьсгалын 90 жилийн ой медалаар эвлэлийн бүх ахмад ажилтнуудынхаа ангирыг мэлаж, аймгийн хүндэт тэмдгээр 20 хүн, засаг даргын өргөмжлөөр 17 хүнийг, Монголын залуучдын холбооны тэргүүний залуу алтан медаль, хөдөлмөрийн алдар, тэргүүний малчин, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгчээр тус 5 хүнийг шагнасан юм а. За, хан хинтийчүүд та бүхнийхээ амар амгалан айлтхан мэндчилье. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 90 жилийн ой залуучуудын хөтөлбөрийн 90 жилийн ойг тохиолдуулж, Хинтээ аймгийн төвд энэ томоохон чуулганыг зохион байгуулж байгаа явдалд засаг даргын тамгын гадар залуучуудын холбооныхоо хамт олонд баярдад талархснаа илэрхийлье. Энэ өдөр үе үеийн эвлэлийн ажилтнууд Өндөрхан хотод хуран чуулж маш сайхан баяр болж байна. Би үл Хинтээ аймгийн эвлэлийн хорооны 1-р нарийн бичгийн даргаар 1986-аас 90 оны хооронд ажиллаж байсан. Ер нь сумын эвлэлийн өрийн дарга аймгийн эвлэлийн хорооны эвлэлийн байгууллагын хэдсийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Монголын хувьсгал залуучуудын эвлэл намыг өдий зэрэгт хүргэсэн юм а гэдгийг бас хэлмээр байна. Өнөөдөр би Чингис хааны нэрэмжит их засаг их сургуулийг үүсгэн байгуулад 17 дахь жилдээ удирдах байна. Энэ бол залуучуудтайгаа ажиллаж байгаа хэрэг юм а. Би үл насан туршаа Монголын хувьсгал залуучуудын эвлэлтэйгээ залуучуудтайгаа ажиллах ийм хувь ёроотой хүй маа гэж бахархаж явдаг. Хан хинтий нутгийн зон олон бол ажилласан хөдөлмөрч хүмүүс байгаа. Энэ сайхан хүмүүсийн дунд ажиллаж амьдарч байсан тэр бахархам сайхан залуу нас мань өнөөдөр бодогч байна. Би өргөж Хинтий нутгаараа бахархаж явдаг. Миний амжилт толгод бол Хинтий нутгийн мань зон олонтой холбоотой, тэдний сайхан уламжлалтай холбоотой гэж өргөж бахархаж явдаг гэдгээ хэлмээр байна. Хинтий нутгийн жирийн малчны хүү намайг энэ Монголын боловсролын салбарын томоохон сургуулийг байгуулж ийм амжилтад хүрэхэд Хинтий нутаг мань төшиж, Өндөрхан уулман төшиж, нутгийн мань уул ус өргөж намайг төшиж, өдий зэрэгт хүргэсэн юм а. Манай ард зон өргөж намайг дэмжиж, тусалж, хазайхад мань тулж, халдрахад мань төшиж ирсэн юм а гэдгийг хэлэхэд бахархалтай байна. Миний үед аймгийн эвлэлийн хорооны аппаратад ажиллаж байсан, эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан, пионерын ахлах удирдагчаар ажиллаж байсан олон сайхан эвлэлийн ажилтнуудтайгаа уулзаад маш их баяртай байна. Миний залуу нас эргэж ирсэн юм шиг, бидний залуу нас эргэж ирсэн юм шиг тийм сайхан сэтгэгдэл төрж байна гэдгийг хэлмээр байна. Хан хинтийхэн телевизэд анх удаа сурвалжлага өгч байгаадаа нэм баяртай байна. Хан хинтий нутгийнхны мань ажил үйлс өргөж өөдрөг өрнүүн байхын ёроодыг дэвшүүлээ. Ургаж мандах нар шиг өргөж өөдөө мандаж ажил үйлс амьдрал авахын тэгш сайхан байхын ёроодыг өргөё.
зүрхний хайр шиг зөөлхөн зүлгэн дээрээ тэнцүүлж эхийн сэтгэл шиг уяхан энгэрийнхэн цэцэгтэй наадууж энг амьдралын харгуйд эхэлж оруулсан төшид тулсан хан хинтийхэндээ баярлалаа. Зочид төлөөлөгчид дурсгалын зураг татуулж үдийн зоог барьсны дараа салбар хуралдааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Салбар хуралдаан хөдөө аж ахуй, бизнес, төрийн албаны шинтгэл гэсэн 3 чиглэлээр явагдсан ба хуралдаанаас гарсан залуучуудынхаа санал бодлыг нийтээрээ хэлэлцэн аймаг орон нутгийнхаа хэмжээнд бодлогоор тусгах юм а. Мөн хуралдааны үеэр залуучуудын холбооны уриалгын төслийг хэлэлцүүлж, уриалганд залуучуудынхаа санаа оноог нэмэн тусгаж байсан юм а. Чуулганы үйл ажиллагааны хүрээнд Манукол академийн ерөнхийлөгч доктор Бат Отгоныг уран лекц уншуулж, төлөөлөгчдийнхөө тэр дундаа залуучуудынхаа оюунд болон мэдлэгийн санд томоохон хувь нэмэр оруулахын сацуу хан хинтий чуулгын уран бүтээлчдийн болон сумдын төлөөлөгчдийн урлагийн тоглолтоор сонорыг нь мялалаа. Үдшин галын наадмын үйл ажиллагааг зохион байгуулж, наадамд залуучууд болон эвлэлийн ахмад ажилтнууд идэвхтэй оролцож, нэгэн үтшийг дурсамж дүүрэн хөгжилтэй сайхан өнгөрүүллээ. За Монгол залуучуудын хөдөлгөөн үүсгэн байгуулсны 100 жилийн Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 90 жилийн Монгол залуучуудын хөдөлгөөн үүсгэн байгуулагдсны 20 жилийн Хинтээ аймаг даяар өргөн дэлгэр сайхан тэмдэглээд эхний өдрийн үйл ажиллагаа маш амжилттай сайхан боллоо. Манай аймгийн 20 сумаас нийтдээ 400 гаруй төлөөлөгчд маш идэвхтэй зохион байгуулалттайгаар ингэж оролцож байна. Тэгэхээр Хинтээ аймгийн засаг дарга, Эрдэнэбаатар дарга, за мөн Дэлхийн зүүн олон улсын байгууллага цэцэг сайхан даргатай Монгол Улсын их хурлын гишүүн хөдөлмөрийн багтар Батэрдэн авраг гээд олон сайхан хүмүүс энэ ажлын юм дэмжиж зохион байгуулалтын хувьд бол манай Ган Төмөр дарга, манай комиссийн маш амжилттай сайхан зохион байгуулагдаж олон хүмүүсийг бас баярлуулсан, уулзуулсан, учруулсан ийм эвлэлийн сайхан том баяр болж байна гэж ингэж ойлгож байна. Би олон баярыг үзэжсэн, олон баярыг бас зохион байгуулж исэн. Өнөөдрийг шиг ингэж олон хүмүүс уулзсан учирч бие биентэйгээ ах トゥ шиг дарга цэрэгнэр ингэж хоорондоо сайхан уулзаж олон жил уулзаагүй 30 жил уулзаагүй аймгийн хувьсгал залуучуудын эвлэлийн хорооны 1-р дарга нар хоорондоо уулзаж ингэ сайхан баяр болж байгаа нь бол үнэхээр ингэ нь бол эвлэлийнхний том баяр болж байна гэж ингэж ойлгож байна. Эвлэлийнхний баяр төдийгүй залуучууд маань бас маш сайхан дурсамжтай энэ сайхан ойд оролцож байна. Эвлэлийнхнээс ямар хүмүүс байсан, эвлэлийн 1-2 дугаар дарга нар гэж ямар сайхан гайхамшигтай зохион байгуулагчсан дарга нар байсан бэ гэдгийг бас өндөр настай болсон ч гэсэн энэ хүмүүст ингэж харагдаж байгаа нэг сайхан байна. Тэгээд хан хинтэйчүүд маань бол биднийг их сайхан дэмжсэн, их баярлаа. Тэгээд ер нь манай зохион байгуулалтын маргааш олон арга хэмжээнүүд үргэлжилсэн. Эвлэлийнхнийг баярлуулнаа. Бидний арга хэмжээ бол олон сайхан хүмүүст бас энэ сайхан хандах энэ үйл ажиллагааг бол зохион байгуулж байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд бидний энэ ажлыг бас дэмжиж тусалж ангиж байгаа аймгийнхаа телевизийн хамт олон, сонины хамт олонд бас аймгийнхаа мянган залуучуудын өмнөөс гүн талархал илэрхийлье. Та бүгдийн маань үзэг нь хурц бичсэн зүйл болгоноос үнэн сайхан байх болтугай гэдэг эрүүлгийг өргөн дэвшүүлье. Чуулганы 2 дахь өдөр залуус маань Хэрлэн голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэн нийтдээ 5 машин хог ачцгаан хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах томоохон ажлыг өрнүүлсэн бол ахмадуудтай аймгийн удирдлагууд уулзаж аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтаас танилцуулж шадууд аржаалан хийдэд ахмадуудаа уртудаа наслах ном уншуулан сан тавиулж нандан цай арц хүжээр гарын бэлэг барьлаа. Өдөр нь чуулганд оролцсон нийт сумдыг бүсчлэн хувааж волейболын тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 10 гаруй баг тамирчид оролцсноос төвийн бүс 1-р байр, 2-р байранд урд бүсийнхэн, 3-р байранд баруун бүсийнхэн орсон юм а. Мөн үдшин Алаг Барс ресторанд аймгийн хувьсгал залуучуудын эвлэлийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэн босоо хүлээн авалтыг зохион байгуулж, эвлэлийн бүх ахмад ажилтнуудаа гарын бэлэг гардуулж, үдшин чуулганы хаалтын үйл ажиллагааны шоу тоглолтыг Чингисийн талбай зохион байгуулж, ёслолын буудлага салют буудуулснаар тус чуулганы үйл ажиллагаа ёслол төгөлдөр өндөрсөн юм а. Нийт 10 гаруй сая төгрөгийн өртгөөр зохион байгуулагдаж буй тус чуулганы үйл ажиллагаа ирсэн зочид төлөөлөгчид, эвлэлийн ахмад ажилтнууд залуучуудаа өндөр сэтгэгдэл төрүүлсэнийг үеийн ахмад ажилтнууд залуучуудын төлөөлөл хэлж байсан юм а. Тус чуулганыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн засаг даргын хамгийн газар хамтран зохион байгуулж оролцсон бөгөөд мөн Дэлхийн зүүн олон улсын байгууллагын хан хинтий хөгжлийн хөтөлбөр бор өндөр 1-2 хөтөлбөрийнхэн хамтран 5.2 сая төгрөгөөр ивентэтгэж мөн улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ, Баавын төгөлдөр компани, Алтан од гэрэл компаниуд ивенттгсэн юм а. Аймгийн онцгой байдлын газар Хэрлэн 1-р сургууль үлээвэр хөгжмийн иж бүрэн зэмсэгтэй боллоо.
Аймгийн засаг дарга Эрдэнэтр аймгийн онцгой байдлын газар болон Хэрлэн 1-р сургуульд иж бүрэн үлээр хөгжмийн зэмсэг бэлгэллээ. Нийт 11.3 сая төгрөгийн өртөг бүхий тус хөгжмийг аймгийн засаг даргын нөөц сангийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргажээ. Аймгийн хэмжээний томоохон ёслолын үйл ажиллагаа болон цэргийн байгууллагын арга хэмжээнд Хэрлэн 1-р сургуулийн үлээр найрал хөгжмийн сурагчдын хамтлаг нүүр тахалдаг гэхэд болно. Багш нартай уулзах хуулцлтын үеэр засаг дарга Хэрлэн 1-р сургуулийг иж бүрэн үлээр хөгжмөнтэй болгоно хэмээн амласан бөгөөд инхүү амлалтаа биелүүллээ. Хоёр байгууллага тувааж өгч байгаа учраас төрөл бүрээс нэг 2 ширхэг авчирсан байна. Тэгээд цаашдаа 1-р 10 жилийн хувьд урд нь иж бүрэн бас хөгжим зэвсэглэмж байгаа. Тэрнтэйгээ нийлээд ирэхэд нэг 20 гаруй хүүхэд гарчих байх. Онцгой байдлын хувьд бол нэг 10 хэдэн залуучууд бас үлээвэр хөгжмөөр хичээллээд байх боломжтой болно. Ийм л байна да. Хөдөлмөр халамж үйлчилгээний хилцээс ажил олгогчийн урамшуулал болох 9 сая гаруй төгрөгийг нийт 4 байгууллага хүртээд байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 10-11-р зүйлд ажил олгогчийг дэмжих арга хэмжээ тусгагдсан байдаг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилтэст бүртгэлтэй дор дурдсан иргэнийг 6 сараас доошгүй хугацаагаар ажилуулж байгаа ажил олгогчид тус хилцтэй гэрээ байгуулсны дагуу нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тухайн ажилтнанд эхний 6 сарын хугацаанд олгосон цалин хөлсний 60%-ийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн олгоно гэсэн байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлснээс хойш 1 жилээс дээш хугацаагаар ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэн болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнд ажил олгож 6 сараас дээш хугацаагаар тогтвор суурьшилтай ажилуулсан ажил олгогч байгууллага нь энэхүү урамшууллыг авах юм а. Он гарсаар 120 гаруй аж ахуй нэгж байгууллагаас 808 ажлын байрны захиалга ирж одоогоор Хэнти аймгийн хэмжээнд 733 иргэн ажлын байраар хангагдаад байна. Өмнөх онтой харьцуулахад энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбоотой ажлын байрны захиалга болон ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо харьцангуй илүү хувьтай явж байна. Одоогоор 4 байгууллага ажил олгогчийн урамшууллаа аваад байгаа бөгөөд Оч Манлай, Хаан банк, мэдээлэл холбоо сүлжээ компани, аймгийн музей зэрэг байгууллагууд 9 сая гаруй төгрөгийн урамшууллыг хөдөлмөр халамжийн хилцээс аваад байна. За манай байгууллагын хувьд бол ажилтан шинээр сонгон шалгаруулж авахтай аль болохоор хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдээ сонгож авахыг зорддог. За энэ ч удаараа 2011 он гарсаар бид нар 5 ажилтныг одоо ажлын байраар хангасан байгаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй ажилгүй иргэдээс хангасан. За 11 он гараад биш 10 онд авсан ажилтнууд гэсэн үг л дээ. Тэгээд хуулийнхаа дагуу 6 сарын дараа тухайн ажилтнуудын 60%-ийн тэтгэмжийг олгодог хуулийн дагуу одоо сайхан одоо 3 ажилтныхаа тэтгэмжийг хүлээж авсан байгаа. 4 сая гаруй төгрөгийн тэтгэмж авсан байгаа. Өнөөдрийн Хэнти мэдээллийн хөтөлбөр өгөр өндөрлөө анхаарлаа хандуулсанд баярлалаа.